ажил олгох хүчийн хувьд бол хамгийн том асуудал бол ажилтан авна гэдэг нь цалингаас гадна хоёрдугаар асуудал нь бол маш холоос хүмүүс ажилдаа ирдэг. Тийм төвчрөл энэ нөхцөл байдалд бол ерөнхийдөө хүмүүс ажиллах сонирхлыг бол нэлээд хоош нь татдаг. Анх сонсоход бол байршлын хувьд ч гэд процессны хороолол төсөөлдөг биш арай нөгөө үйлдвэрлэлийн тийм үйл ажиллагаагаар нөгөө нэг орчныг төсөөлсөн. Тэгээ энэ орчинд одоо орон сууц байх юм бол ажилчдаа орон сууцаар хангах чиглэлээр бол хамтарч ажиллаж бас болох юм аа. Ганцхан цалин бол одоо хүний нөөц татах хангалттай биш байна гэх. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс асуугаад үзэхээр 30 минутаас цагийн хугацааг бол ерөнхийдөө ажилдаа ирж очихдоо зарцуулж байгаа юм бас хүндрэлтэй. Хэрвээ энд орчинд ингээ орон сууц байх юм бол бид нар ер нь бол бас энэ орчинд амьдрах боломжтой. Тийм хүнд зориулж яах вэ гэхээр мэдээж гэр бүлтэй хүүхэдтэй хүмүүс байгаа. Тийм учраас энэ орчныг бол илүү гэр бүлд чиглэсэн, төвлөрсөн. За тэнд ажиллаж байгаа хүмүүс зөвхөн одоо амьдрах одоо орон байр төдий биш. Бүр амьдралын орчныг бий болгох. Ийм төсөлд одоо төлөвлөх нь зөв юм. Хүмүүсийн хүсэж байгаагаас давуулан төлөвлөсөн гэсэн. Нийгмийн үйлчилгээ. Энэ үйлчилгээнүүдийн хувь юм яг тэр орчинд ингээ бүгдийн зохицлоогоо төгссөн. Сургууль, цэцэрлэг, хүүхдэд аюулгүй автцсан дотор гарч үлдэх систем тавьж өгсөн. Дулаан алдагдал байхгүй болохын тулд давхар цонхч гэдэг юм уу амьдралын орчны чанарыг маш өндөр хувиар дээшлүүлсэн гэж харж байгаа.